Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. Бид нар зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг ном үзэж байгаа. Тэгээд бид нар одоо 23 дугаар бүлгийг үзэж байгаа. 23 дугаар бүлгийг бид нар цагаан сарын өмнө үзэж байгаад зогссон байгаа. Тэгээд одоо би тэр зогсох хэсэг хүртэл үндсэн хэсгээ хүртэл эхлээд уншия. За 23 дугаар бүлэг бол бид хэрхэн өсдөг вэ гэж байгаа. Эфес 4:15. Бурхан биднийг бүх зүйлсд Христ адил болж өсөхийг хүсдэг. Эфес 4:14. Бид хүүхэд мэт балчраараа байх ёсгүй гэсэн. Бурхан таныг өсч төлөвшөхийг хүсдэг. Тэнгэрлэг эцэг тань таныг өсөн төлөвшөж, Есүс Христийн зам төлөвийг өөртөө төлөвшүүлэхийг амьдрал тань зориг болгон өгсөн. Харамсалтай нь Христэд итгэж сая хүмүүс биеэрээ өсч том болох хэдий ч сүнсний өсөлтийн хувьд балчир хүүхэд шиг байсаар байна. Яагад гэвэл тэд өөрсдөө сүнсээр өсч төлөвшөхийг хүсэж чармаадгүй учраас сүнсний хувьд живх өлгөөнөөс салалгүй балчир хിവэрэ байдаг ажээ. Сүнсний өсөлт нь өөрөө аяндаа ирдэггүй бөгөөд бид өсөхийг шийдвэртэйгээр зорих ёстой. Та сүнсээр өсөхийг чин сэтгэлээсээ хүсч шийдвэр гаргаж чармаан зүтгэж түүн дээр туйлбартай байх хэрэгтэй. Христтэй адил болох үйл явц буюу дагалдагч болохыг нь үргэлж шийдвэр гаргахаас эхэлдэг. Матай 9:9-т тэр түүнд наашир миний дагалдагч бол гэхэд Матай босч түүнийг даглаа хэмээн бичигдсэний адил Есүс биднийг дуутахад бид дагах ёстой. Хамгийн анхны дагалдагчид Есүсийг дагаж эхлэхдээ шийдвэрийнхаа бүх үр дагаврыг ойлгож мэдээгүй бөгөөд зүгээр л Есүсийн урилгыг хүлээн авсан. Тиймээс эхлээд таач гэсэн дагалдагч болгох шийдвэр гаргахад хангалттай. Таны гаргаж буй шийдвэрүүд, зорилгууд л таны амьдралын замыг тодорхойлдог. Таны гаргаж буй шийдвэр, зорилгууд нь таныг хэн болохыг тодорхойлдог ба таныг нэг бол хөгжүүлж эсвэл унгаадаг. Хэрвээ та надад өнөөдөр өөртөө ямар шийдвэр, зорилго тавьснаа хуваалцвал би таныг 20 жилийн дараа ямар хүн байхыг танд төвөггүй хэлж өгч чаднаа. Бид гаргаж байгаа шийдвэр зорилгынхоо дагуу өөрчлөгддөг юм. Ихэнх хүмүүс өөрсдийнхөө амьдралд шийдвэр зорилго тавихдаа тэдэнд зориулсан Бурханы төлөвлөгөөг умартаж орхидог. Олон хүмүүс ямар нэг шийдвэр зорилго тавихаасаа айж зүгээр л амьдралын аясаар урсаж өнгөрөөдөг. Зарим нь олон чухал мэт зүйлсийн дунд хуваагдан эцэст нь бухимдсан үлбгэр байдалд хүрдэг. Зарим нь энэ ертөнцийн зорилгууд баяжих, алдаршихыг хичээн зорж зүтгээд эцэст нь урам хугарч гашуун нэгэн болдог. Таны хийж буй сонголт бүр мөнхийн үр дагавартай байдаг тул та сонголт хийхдээ маш ухаалаг хандах ёстой. Энэ тухай Петр бидэнд 2 дугаар Петр 3:11-т бидний эргэн тойрны бүхэл зүйлс хайлан үгүй болох тул та нар ямар бурханлаг ариун амьдралаар амьдрах ёстой вэ хэмээн анхааруулсан байна. Бурханы болон таны хийх хэсэг. Христийн мөн чанарыг өөртөө төлөвшүүлнэ гэдэг нь Христтэй адил сонголтуудыг хийж, эдгээр сонголтуудаа биелүүлэхдээ түүний сүнсэн түшгэлхийг хэлнэ. Христчиг болох шийдвэрийг гаргасан цагаасаа эхлэн та шинэ хандлагаар үйлдэж эхлэх ёстой болно. Та хуучин дадлуудаасаа татгалзан шинэ зуршлуудыг өөртөө бий болгож, бодол сэтгэлээ зориудаар өөрчлөх ёстой болно. Эдгээр өөрчлөлтүүдийг хийхэд тань ариун сүнс танд туслана гэдэгт итгэлтэй байж болно. Библиэд Филиппой 2:12-13-т өөрсдийн авралыг айдас ба чичрэлтэйгээр хичээн хөгжүүлэхтэн учир нь өөрийн сайн зорилгын дагуух зүйлсийг хүсүүлж үйлдүүлэхийн тулд та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юмаа хэмээн бичжээ. Энэхүү ишлэлд сүнслэг өсөлт нь гаднаасаа болон дотроосоо ажиллах гэсэн хоёр хэсгээс бүрдэж буйг илэрхийлэх агаад таны үүрэг бол гаднаасаа харин Бурханых бол дотроосоо ажиллах явдал юм а.
Ийн тул сүнслэг өсөлтөнд та болон ариун сүнсний хамтын ажиллагаа бөгөөд Бурхны сүнс зөвхөн бидний дотор төдийгүй мөн бидэнтэй хамтран ажилладаг. Христэд итгэгчдэд зориулсан энэхүү ишлэл нь хэрхэн аврагдах тухай бус харин хэрхэн сүнсээр өсөх тухай өгүүлжээ. Уг ишлэлд өөрсдийнхөө авралын төлөө та биднийг ажил гэж хэлээгүй. Учир нь Есүс аль хэдийн өгсөн аврал дээр бид юу ч нэмж хийж чадахгүй. Тухайлбал биеийн тамирын дасгал хийхдээ бид өөрсдийн биеийг улам хөгжүүлэх гэж дасгал хийдгээс бус шинэ биетэй болохын төлөө хийдэггүй шүү дээ. Бид дүрс эвлүүлж тоглоход аль хэдийн өгөгдсөн олон тасархай дүрснүүдийг л зөв байдалд оруулдаг шиг тариаланчид шинээр газар бүү болгож бус харин байгаа газраасаа үр шимийг нь хүртэх гэж тухайн газрыг хагалж үр суулгаж ургац хурааж авдаг билээ. Үүний нэгэн адилаар Бурханаас танд өгсөн шинэ амьдралыг айдас ба чичрэлтэйгээр хариуцсан хөгжүүлэх нь таны үүрэг юм а. Энэ нь та сүнснийхээ өсөлтөнд нухацтайгаар хандах ёстой гэсэн үг. Хүмүүс өөрсдийн сүнсний өсөлтөнд тийм их ач холбогдол өгөхгүй байгаа нь тэд мөнхийн үр дагаврыг нь төдийлөн ойлгож ухамсарлаагүй шинж юм а гэсэн. За бид нар энэ хүртэл одоо цагаан сарын өмнөх хичээлдэр үзсэн байгаа. За тэгээд бид нар энэ зорилгоор удирдуулсан амьдралаас за энэ ертөнцид амьдарч байгаа хүн нэг бүрт тийм ээ Бурхан 5 зорилгыг өгсөн гэсэн тийм ээ гэж суралцж байгаа тийм ээ. Тэгээд ямар өөрөөр хэлбэл одоо та бид нар энэ ертөнцид хүн болоод амьдрахдаа дээрх 5 зүйлсүүдийг л үйлдэж амьдрах ёстой юм а гэж. Тэгээд хамгийн нэгдүгээрх зорилгыг үзэхдээ бид нар юу гэж үзсэн бэ гэхлээр за Бурхан таныг болон намайг үүнийг мэдж эсвэл мэдэрч ухамсарлаж эсвэл ухамсарлахгүй байгаагаас үл хамааран Бурхан тантай надтай хамт 24 цаг хамт байдаг. Тэгэхээр бидний амьдралдаа хамгийн ихэнд хийх ёстой зүйл бол надтай хамт байгаа Бурхантай хамт амьдрал бүх бодол санаа шийдвэр тийм ээ сонголтуудаа хуваалцаж Бурхантай хамт амьдарч сурах нь бидний амьдралдаа хийх хамгийн анхны зүйл юм а гэсэн. Хоёр дахь нь Бурханы гэр бүлийн гишүүн байж амьдрах гэсэн. Тийм ээ. Өөрөөр хэлбэл Бурхан бидний энэ ертөнцид төрөхдөө хүн төрлөختний нэг хэсэг болдог. Бид нар итгэгч болохдоо Бурханы гэр бүлийн гишүүдийн нэг болдог. Тэгэхээр бидний энэ ертөнцид амьдрахдаа үйлдэх ёстой хоёр дахь зүйл бол бусад хүмүүстэй харилцаа юм а. Тэгээ Бурхан бидний амьдралд өгөгдсөн хүн нэг бүрийг Бурхан бодож байгаад бидний амьдралд авчирч тавьсан. Тэгэхээр энэ хүн нэг бүртэй харилцаан дээр байгаа харилцаа болгоныг байж болох хамгийн сайн хувилбарт аваачих. Тэгээ үүний төлөө ажиллаж, үүний төлөө үйлчлэх бол бидний амьдралын хоёр дахь хийх ёстой зүйл гэсэн. Одоо тийм бид нар 3 дахь зорилгыг нь үзэж байна. Өөрөөр хэлбэл бид нар энэ ертөнцид амьдрахдаа бид нар Христтэй адил болон өөрчлөгдөх нь бидний амьдралдаа хийх 3 дахь зүйл юм а гэж тийм ээ. Өөрөөр хэлбэл Библиэд анх өгүүлэхдээ Бурхан хүнийг өөрийн дүр төрхийн дагуу бүтээсэн гэсэн. Тэгтэл та биднэрт өнөөдөр байгаа Бурханы дүр төрх бол анхны тэр Бурханы бидэнд өгсөн дүр төрхөөс алдагдсан, эвдэрсэн бид нар нүглийн улмаас болоод биднэрт байгаа тэр Бурханы дүр төрх бол эвдэрсэн, бүдгэрсэн ийм дүр төрх юм аа. Тийм учраас Бурхан биднэрт ер нь хүн байж тийм ээ энэ ертөнцид амьдрахдаа яаж амьдрах ёстой юм? Аливаа зүйлсүүдийг яг юу гэж харах ёстой юм? Аливаа зүйлд хэрхэн хандах ёстой юм гэдэг энэ одоо модель тэр загварыг биднэрт Есүсээр дамжуулж өгсөн юм. Тэгэхээр бид нар одоо итгэгч болоод энэ ертөнцид үлдсэн амьдралдаа бидний хийх ёстой зүйл бол бид нар амьдралын алхам бүрт Христтэй адил болж өөрчлөгдөнө. Тэгэхээр бид нар Христтэй адил болж өөрчлөгдөнө гэхлээр ерөөсөө одоо ингээд л нөгөө ямар нэг одоо эд шидээр тийм ээ ингээд одоо нэг залбираад л эсвэл одоо нэг эд шидтэй хүн бидэрт гар хүрхлээр л би маргааш Христтэй адил болчдөг юм бишээ. Тийм ээ.
Христтэй адил болж өөрчлөгдөнө гэдэг маань хамгийн түрүүнд юу хэлж байгаа юм гэхлээр альваад хандах хандлага амьдралд өөртөө бусад хүмүүст бурханд амьдралд байгаа бүх зүйлст хандах хандлагатай Христ тэр бүх зүйлст хэрхэн ханддаг түүнтэй адилаар хандаж суралцахад бидний амьдралын 3 дахь зорилго өгөгдсөн юм а гэсэн үг. Тэгэхээр үүнийг бид нар энэ ертөнцид амьдрахтаа хийх ёстой гэдэг. Тэгээ бид нар энэ дээр нэг үндсэн одоо маш чухал зарчим ярьж байгаа тийм ээ. Хэрвээ бид нар энэ зарчмыг яг гүн гүнзгий ойлгож үүнийг бид нар хүлээж авч чадваас бидний итгэлийн амьдралаар амьдрах маань өнөөдөр хүртэл бидний амьдарч ирсэн шиг тийм хүнд хэцүү биднэрт бүдэрсэн одоо унсан шалбарсан ийм хэцүү байхгүй тийм ээ. Тэр одоо яг ямар зарчим бэ гэхлээр Бурхан таныг намайг энэ ертөнцид бодж байгаа өөрийн зорилгын дагуу энэ ертөнцид авчирсан. Тэгэхдээ Бурханы хувьд энэ ертөнцид таны миний амьдралд харж байгаа хамгийн гол зүйл юу байдаг вэ гэвэл таны миний энэ ертөнцид хэр зэрэг амжилт олох, хэр зэрэг одоо мундаг хүн болох, хэр зэрэг чухал хүн болох, хэр зэрэг одоо агуу зүйлсүүдийг хийж бүтээхээс нь илүүтэйгээр Бурхан биднийг яг хувь хүний хувьд хэн болж байна гэдэгт л Бурхан хамгийн их ач холбогдол өгдөг гэдэг зүйл. Тийм ээ. Өөрөөр хэлбэл Бурхан энэ ертөнцийн биднийг энэ ертөнцид амьдрахаар авчирч тавьчихад юуг харж хүсч хүлээдэг вэ гэвэл миний юу хийж байгааг биш. Миний хэн болж байгаад л маш их анхаарал тавьдаг гэсэн. Бурхан бидний энэ ертөнцийн ирэх амьдрах энийг дунджаар 60, 70, 80 жилийн амьдралыг юуны төлөө хэрэглэхийг хүсдэг вэ гэвэл таныг намайг өөрийн хүссэн тэр зан төрхтэй хүн болгохыг л зорддог гэсэн үг. Тийм ээ. Тэгээ бид нар одоо дандаа жишээ авч ярьж байгаа тийм ээ. Одоо за танд одоо 5 6 настай нэг хүүхэд байна гэж бодъё. За 6 настай хүүхэд бол одоо 1-р ангид орчих юм тийм ээ. За 1-р ангид ороод танай хүүхэд чинь одоо аюу мундаг амжилт гаргаж байна гэж бодъё тийм ээ. 1-р ангид ороод ангийн дарга болоод л одоо юу болдг юм тийм ээ. Ингээл онц сураад баахан дандаа л юм диплом, өргөмжлөл одоо медаль юу гэдгийг дандаа барьж ирдэг. Өөрөөр хэлбэл тэр хүүхэд 1-р ангид аюух өндөр амжилт гаргаж байна. Тэрийг та харахтаа энэ миний энэ хүүхэд өстой аюу мундаг амжилт гаргаж байна, аюу сайхан байна гэж мэдээж бодхол байх. Тэгтээ таны миний хувьд 6 настай хүүхдийн тэр олж байгаа амжилт нь том зүйл биш. Тийм ээ? Угаасаа 6 настай хүүхдийн одоо тэр сураад эрдэм ном нь одоо хаа хүрдгийг тийм ээ? Тэр том амжилтанд хүрээд тэр амжилт нь бол ер нь хүүхдийн тоглоомны л дайны зүйл шүү дээ. Яг хоо тодорхой хэмжээнд урам авч байгаа нь одоо сайн зүйл. Тэрнээс биш тэр 6 настай хүүхэд тэр авж байгаа өргөмжлөл одон медаль одоо юу гэдгийг тийм ээ? Тэрүүгээрээ дамжаад энэ хүүхэд үнэхээр мундаг хүн болчихжээ гэдэг үг ерөөсөө биш гэдгийг таач мэдж байгаа би ч мэдж байгаа. Харин эсэргээр тийм ээ бид нар одоо хүүхдтэйгээ авчираад байгаа тэр олон өргөмжлөл одоо баярын бичиг одон медаль юу гэдгийг тийм ээ? Тэрнээс илүүтэйгээр би юу харах вэ гэвэл миний хүүхэд яг хувь хүний хувьд хэн болж өсч өндийж бус хүмүүстэй ивтэй найртай юм уу? Тодорхой сахилга хариуцлагатай юм уу? Тийм ээ? Хүмүүст хэр зэрэг одоо ээлдэг харилцдгийн, хэр зэрэг бусд хүмүүст анхаарал тавьдгийн, тийм ээ? Бусд хүмүүстэй харилцаан дээр янз бүрийн одоо ингээд маргаан зөрчилдөөн хямралыг хэрхэнд авч гардгийн, тийм ээ? Өөрөөр хэлбэл танд тэр 6 настай хүүхдийн олж байгаа амжилт тэр одон медаль зэрэг хэрэгмээс илүүгээр танд яг чиний хүүхэд хэн болж хувь хүний хувьд яг үнэндээ хэн байна гэдэг л хамгийн чухал байна. Тэгвэл Бурханы нүдний өмнө бид нар яг тийм л гэсэн үг. Бид нар энэ ертөнцийн хэмжүүрээр ерөнхийлөгч ч юм уу одоо бизнесийн айгүй өндөр амжилт олж болно. Эсвэл одоо урлаг соёлын айгүй том өндөр оргилдч хүрч болно. Гэхдээ Бурханы нүдний өмнө бол тэр ерөөсөө тэр 6 настай хүүхдийн авж байгаа диплом тэр одоо өргөмжлөлтөд л ижлэхэн зүйл гэсэн үг. Бурхан тэр та бидний энэ ертөнцид авж байгаа өргөмжлөлөөс илүүгээр
Яг үнэндээ энэ хүүхэд хувь хүний хувьд хэн болж байна гэдгийг л илүү анхаарч хардаг гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр бидний итгэлийн амьдралд ер нь Бурхныг харах хараа хандлага дээр, энэ ертөнцийн амьдралд хандах хандлага дээр бид нар нэг хамгийн анхны хүлээж авах ёстой үнэн бол Бурхан миний намайг энэ ертөнцид тав тухтай эрүүл саруул амжилтанд хүрсэн, тийм ээ, энэ өндөр оргилд хүрсэн, өөрөөр хэлбэл 6 настай хүүхдийн авдаг шиг тэр өндөр амжилтанд хүргэх нь бол Бурханд хамгийн чухал биш юм аа. Бурханд таны миний хувьд, Бурханы хувьд танаас надаас харж хүсч хүлээдэг зүйл бол та бидний жинхнээсээ зан төрхийн төлөвшил, хувь хүний хувьд хэн байгаа гэдгийг л Бурхан хамгийн их анхаарч хардаг гэсэн үг. Тэгээ өөрөөр хэлбэл Бурхан та бидний энэ ертөнцид амьдрах хугацаанд энэ ертөнцид өгөгдсөн амьдралд амьдрахад Бурханы хамгийн гол зорж байгаа зүйл бол таныг намайг нэг хүн шиг хүн болгох. Өөрөөр хэлбэл Есүс шиг хүн болгохыг л Бурхан зорж хардаг гэсэн үг. Харин хүмүүс бид нар эсэргээр Бурханыг намайг ерөөсөө одоо ингээд нэг ийм Бурхан надад хайртай. Тэгэхээр Бурхан надад миний дуртай, миний бодлоор надад хэрэгтэй. Миний бодлоор надад сайн зүйлсүүдийг өгөх ёстой гэж бид нар хандаж эхэлдэг. Тийм ээ? Хүүхдүүд ээж аваасаа юг хардаг вэ гэхээр ээж аав надад одоо хайртай юм чинь одоо ингээд надад чихэр эдийг үл өгөх ёстой, гоё үнэтэй пүүз аваад өмсийг үл өгөх ёстой. Тийм ээ? Өөрөөр хэлбэл одоо ингээд дандаа нэгсэн, шаардсан үүнийг л бид нар авах ёстой. Үүнийг л бид нар одоо хайртай юм болвол эднэрийг миний хүсэж байгаа хүслийг л хангаж өгж байгаа бол хайр гэсэн хандлагаар хүүхдүүд эцэг ихтэй ханддаг шиг бид нар Бурханд бас яг ийм хандлагаар ханддаг. Тэгээ бидний Бурханыг миний хүслийг биелүүлж өгөхч гэдэг бид нар руу Бурхан руу хандаад байдаг. Гэтэл Бурхан эсэргээр ерөөсөө та бидний энэ ертөнцид ямар амжилтанд хүрч, ямар оргилд хүрч, эсвэл одоо энэ бидний хэр тав тухтай мундаг сайхан амьдарч байгаагаас илүүгээр бидний зан төрхийг төлөвшүүлэхэд хамгийн их анхаардаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл Бурханы таны миний амьдралд юу чухал вэ гэж харж байгаа хараа та бидний өөрийнхөө амьдралд юу чухал вэ гэж харж байгаа харааны зөрчлөөс болоод та бидний итгэлийн амьдралд гарч байгаа энэ хямралууд үүсээд байгаа. Энэ юусо Бурханаас болоод байгаа юм биш. Та бидний буруу хараанаас болж ийм зөрчилдөөн итгэлийн амьдралын хямралууд үүсээд байгаа. Өөрөөр хэлбэл та бидний энэ ертөнцийн тэр хэм маягаар бид нар Бурханыг энэ ертөнцийн амьдралыг бас өөрийгөө хараад байгаа. Тэгэнгүүт бид нар юу гэж нэхэд байна гэхэлэр Бурхан надад хайртай юм бол миний хүслүүдийг биелүүлж өгөх ёстой. Тэгээ миний энэ амьдралд өнөөдөр ийм асуудал тулгарсан байгаа. Энийг шийдэж өгөх ёстой. Тэгээд одоо ингээд Бурханаас бид нар биний хүслийг биелүүлж өгөхч шидтэн мэд хандаж эхэлдгээс болоод та бидний итгэлийн амьдралын хамгийн том зөрчил үүсэж байгаа юм. Тэгэхээр хамгийн нэгдүгээр бидний ойлгох ёстой зүйл юу вэ гэхэлэр Бурхан таны энэ ертөнцид дээрх амьдралын тав дахь Бурханы хувьд тийм ээ таны миний энэ ертөнцид дээрх амьдралын тав тух амжилт ололт тийм ээ бидний хүрж байгаа оргил юу хийж бүтээж байгаагаас илүүтэйгээр Бурханы хувьд та бидний зан төрхийн төлөвшил хувь хүний хувьд яг үнэндээ хэн болж байна гэдг л Бурханы хувьд хамгийн чухал байдаг. Тэгэхээр одоо ингээд Бурхан миний зан төрхийн төлөвшил дээр илүү их анхаарал тавьдаг байх нь шүү дээ. Тэгвэл хүний зан төрх яаж төлөвшдөг юм бэ? Тийм ээ? Хүний зан төрх яаж төлөвшдөг вэ гэвэл ямар зан төрх төлөвшүүлэх хэрэгтэй байна? Яг тэрний эсрэг нөхцөл байдал тухайн хүн тэр зан төрхийн төлөвшлийг бий болгодог. Тийм ээ? Одоо ингээд үндсэн зарчим бол. Тэгэхээр өөрөөр хэлбэл яах нь вэ? Хин хизээд төвчээртэй зан чанартай болд юм бэ? Тийм ээ? Төвчээртэй зан чанарыг бол төвчхийн аргагүй хүнд нөхцөл байдлуудыг туулж ижил хүнд төвчээр суудаг. Тийм ээ? Хүн хизээд хүчтэй хүн болд юм бэ? Хүнд хүчрийг
амьдралын хүнд бэрхийг удаан жил үүрч явж ич тэр хүн хүчтэй болдог. Тэгэхээр ямар зан төрхийг тухайн зан төрхийг ямар нөхцөл байдал бүрдүүлдэг гэхээр яг тэрний эсрэг нөхцөл байдлал бүрдүүлдэг гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо бид нар ийм хоёр үндсэн зүйл ойлгож штэ. За уучлаарай одоо ингээд Бурхны хувьд миний тав тух, миний амжилт, миний одоо ингээд энэ дэлхийд од болоод гялал заад амар баян тарган сатгалан амьдрах болвол Бурхны хувьд миний одоо амьдрал зориулсан зорилгынууд бол 10 дахь асуудал. Тэр ерөөсөө эхний одоо Бурхны зорилго хүсэл нь ерөөсөө тэр биш. Бурхны хувьд нэгдүгээр асуудал яг үнэндээ ганцрог гэдэг хүн хүний хувьд хэн байна? Тийм ээ? Амьдралд нь янз бүрийн одоо хүний амьдрал юм чинь янз бүрийн асуудал тохиолдно. Тэр асуудлуудыг хэрхэн давж гарах чадвартай юм. Тийм ээ. Нэг хүнд юм тохиолдохлоор л уйлаа адал гоншгоноод тийм ээ ингээд гангинаад биг өмнө зовж гинөө над чиг ийм одоо өмнө зовлон үтсэн хүн байдгаа гэдэл тэгэл бус бүх хүнд ялархаад л бурханд ч ялархаад л тийм ээ ингээд байдгүй. Тийм ээ. Хэрвээ ингээд байвал одоо би ямар хүн байх нь вэ? Би хувийн хүний зан төрхийн хувьд сул дорой хүн байна л гэсэн үг. Би хэр зэрэг төвчээртэй юм. Би бус хүмүүсийг хэр зэрэг хүлээж авдаг юм. Бус хүмүүсийг яг тэр байгаа зан төрхөөр нь хүлээж авч чаддаг юм уу? Эсвэл ерөөсөө ингээл хүмүүстэй уулзахлаар энэ яасан юм сонин ааштай хүн бай, энэ ийм байхад энэ тэнийг юм уу хаашаа энэ балаа юм уу гэл ингээл хавийн хүнийг шүүгээд яваад байгаа бол би хувь хүний бус хүмүүсийг байгаагаар нь хүлээж авч чаддгүй хүн байна л гэсэн үг. Тэгэхээр Бурхан намайг хараад ганц зүрхт ийм зан чанар дутагдж байна. Би ганц зүрхт ийм зан чанар бүрдүүлнэ гэвэл яг л тэрний эсрэг нөхцөл байдлыг л надад өгдөг гэсэн үг. За би одоо ингээд Америкт ирээд би одоо бичиг баримт авах гад одоо ингээ ногоон карт авах гад би 14 жил одоо явж иж арай эзний бичиг баримтаа заалгасан. За тэр хооронд одоо би бол ерөөсөө тэр Бурханаас бичиг баримт гуугаад ер нь төмөн янз болсон. Тэгээд одоо ер нь Бурханд гомдч үзэн, тонорхч үзэн, Бурханыг хахуулдах гэж үзэн тийм ээ. Би одоо энийг л ингэнэ. Та нар юмны бичиг баримтыг л бат шүү гэдэл тийм ээ. Тэгээд ерөөсөө миний бичиг баримт нэгэн ч хизээч шулуун дардан замаар явж байгааг. Хамгийн анх ирэл виз сунгуулахаас эхлээд л ерөөсөө бүтдэггүй. Тэгэл эн чинь болохгүй байна гэж буцаал ирдэг. Тэгэл өчнөө ноцолдно. За тэгээд явж байгаад одоо яг ингээд бичиг баримтаа ер нь ингээд баг 10 жил хөөцөлсөний эцэс ер нь бол миний нэлээд цөхрөнгө нэлээд барагдаж ирсэн тийм ээ. За ер нь бүтэхгүй юм байна энэстэй аюу хэцүү юм байна. Тэр хооронд би ингээд дандаа бүтлгүй замаар явцсан чи жоохон туршлагатай болчихсон. Би аюу олон хүнд бичиг баримт хэрхэн авах талаар нь ингээд жоохон газарчлаад зөвлөөд бас нөгөөдүүлд чинь ингээд нэг туслаад тэгээд надаас өмнө миний туслаад байгаа хүмүүс ингээд бичиг баримт аваад яваад байсан. Миний бүтдэггүй. Тэгээд одоо ингээд сүүлийн одоо ингээд нэг 3-4 жил нь бол ер нь бол миний итгэл бол ер нь амар алдарсан байхгүй. За энэ бүтэхгүй юм байна. Энэ ерөөсө бүтэхгүй байна гэл тийм ээ. Тэгээд энэ хугацаар энэ одоо ингээд бүтэхгүй энэ хүлээсэн тэгээд бүтэх юм уу, бүтэхгүй юм уу энэ тодорхойгүй он жилүүд бол намайг одоо харьцангуй даруй болгосон. Тэрнээс өмнө бол би ер нь авах ёстой л гэдэг бодол миний дотор байсан байна. Тийм ээ. Тэр хүлээлтийн, тэр бүтлэггүй байгаа, тэр он жилүүд болвол намайг ер нь өвдөг дээр сөхрүүлсэн. Би үнэхээр Бурханы өмнө би өвдгөн дээр сөхрөөд би бол ер нь яг ингээ өөрийнхөө байдлаар бол би нэг авч чадахгүй юм байна, авах ёсгүй ч юм байна. Тэр дунд би баахан бүтлэггүй буруу үнэн зөв худлаа үний юм зөндөө хийсэн. Бичиг баримт авахын тулд. Тийм ээ. Тэгээ би ингээ хараад энэ миний худлаа хийсэн юмнуудыг гаргаад ирэх юм бол би ер нь авч чадахгүй юм байна оо. Би ер нь бол авч энэ одоо миний худлаа үнэн ярьсан хийсэн юмнуудыг гаргаад ирэх юм бол нэг нь л гараад ирэхэд бол ерөөсөө би авах ямар ч боломжгүй юм байна гэдэг ийм төвшөнд хүртэл очсон. Тэгээ би одоо ингээд хараад энийг
өггүй л энийг бол бурхан л өгөх юм байна. Тийм ээ. Тэгэхээр тэгээд үнэхээр одоо ингээд 14 жилийн дараа бүтсэн. Тэгээ би бол өнөөдөр хүртэл одоо ингээд бичиг баримттай болцсон хүмүүс, айгүй хурдан авсан хүмүүс ер нь бол бичиг баримттай нэг төр болгон тоодохгүй. За миний хувьд бол ер нь айгүй үнэтэй. Энэ бол одоо би одоо өөр хүнийг ч гэсэн бичиг баримт хаад айгүй баярлдаг. Бичиг баримтгүй байгаа хүмүүсийн төлөө би бол ер нь айгүй тууштай залбирдаг. Тийм ээ. Тэгээд энэ түүх одоо миний туулсан нэг жижигхэн одоо энэ түүх юуг надад сануулж байна гэхлээр тэр бүтэхгүй байгаа бүтлгүүдл, тэр хариулт нь ирэхгүй байгаа залбирал, энэ бүгд чинь урт хугацаанд харах юм бол дандаа надаас сайнны үр жимсийг төрүүлдэг. Тэгэхээр бид нар одоо үндсэн зарчимд сурж штэ. За бурхны хувьд миний тав тух, амжилт, ололт, хэн бол одоо энэ ертөнцийн хувьд хэн байх нь бол бурхны хувьд 10 дахь асуудал. Бурхны хувьд хамгийн нэгдүгээр асуудал та би хувь хүний хувьд яг үнэндээ ямар хүн байна? Тэгээд бурхан намайг хараад бурхан надад ямар зан чанар бүрдүүлмээр байна? Тэрнийг л бүрдүүлэхийн тулд ажилтдаг. Бурхан таныг юм уу намайг даруй болгохыг гэдэг шийдвэр гаргасан бол даруй болгож ижил сална. За юу та биднийг даруй болгоно гэж бодож байна? Тийм ээ? Юу биднийг даруй болгодог вэ? Та бидний бардам зан хуглагдах тэр цагт л та биднэр даруй болдог. Тийм ээ? Би чадна, би мэднэ, би үнийг өөрөө хийж чаддаг. Би ийм зүйл дээр бол хизээж хинээс юу ч гоохгүй гэдэг нэг ийм мэдрэмжүүдийг бид нар дотроо агуулж явдаг. Тэдгээр маань хугарахын цагт л бид нар өвдөр дээрээ сөхөрдөг. Тийм ээ? Сайхан би нэг видео үзчихсэн тэгж хэлж байна. Амьдрал чам дээр хүн дээр дараад ингээд өвдөр дээр чинь сөхрүүлэхэд чи бол залбирах хамгийн зөв байрлал дээр очиж байгаамаа гэж. Тийм ээ? Тэгэхээр бурхны хувьд та биднийг харахтаа ерөөсөө бурхан та биднээс юу хүсч хүлээдэг вэ гэвэл ерөөсөө та биднийг хувь хүний хувьд Есүстэй адил хүмүүс, хувь хүний зан төрхийн хувьд хүн шиг хүн болохыг л бурхан хүсч хүлээдэг. Түүний төлөө ажилтдаг. Тэгээд таны амьдралаас надаас хараад ганц зүрхт би ийм зан чанар бүрдүүлнэ, тийм үү? За би одноод ийм зан чанар бүрдүүлнэ гэж бурхан төлөвлөх юм бол яг тэрний эсрэг нөхцөл байдал та бидний амьдралд ирдэг гэсэн үг. Тэр эсрэг нөхцөл байдлыг та бид нар туулж байж, үүрч байж, сая та бид нар тэр бурханы хүссэн зан төрх төлөвшдөг. Тэгэхээр бид нар өмнө нь одоо хичээл дээр үзчихсэн юм ээ. Ерөөсөө олон итгэгч хүмүүс бодохдоо итгэгч болчихлоор амьдрал их амар хөнгөн болох ёстой. Яагадгүй л одоо ингээ бурхан миний талд юм чинь, тийм ээ? Миний одоо хүсэж байгаа юм болгон билээд л амьдралын асуудал тулгарсан чиг ерөөсөө тэр дороо шийдэгдээд л ерөөсөө одоо ингээл одоо нөгөө нэг тэр агуу хүчрхэг бурхан миний талд байхад юу миний зогсож чадахгүй. Би бол энэ ертөнцид хүссэн болгондоо хүрнэ, сансан болгондоо хүрч сарвасан болгоно авна гэдэг гэсэн ийм хандлагатайгаар бид нар итгэлийн амьдрал руу давхиж орж байгаа бол та биднийг үнэхээр урам хугарнаа. Тийм ээ? Яагаад гэвэл энэ ертөнцийн хүний амьдрал амар хялбар байх ёсгүй юм. Тийм ээ? Яагаад гэвэл амар тайван хангалуун амьдрал сайнны үр жимсийг гаргадаггүй. Харин та бидний туулж байгаа хүнд хүчир асуудлуудын ард талд л сайнны үр жимс гарч ирдэг. Бид нар ярьж байгаа тийм ээ? Монгол ардын үг байна. Бэлэн хоол хүнийг тэнэг болгодог, бэрхшээл хүнд ухаан суулгадаг. Тийм ээ? Тэгэхээр бид нар бурхан таны амьдралыг харахтаа таны хэн байгаа, юу хийж байгаагаас илүүтэйгээр таныг яг үнэндээ хэн байна, ямар зан төрхтэй, яг үнэндээ ямар хүн байна гэдгийг тань л хардаг. Тэгээд таныг хараад танд ямар зан төрх бүрдүүлмээр байна. Түрн дээр ажилдаг. Тэгээд тэр зан төрхийг тань дээр бүрдүүлж ижил салдаг. Танд тэр бүрдүүлэх тэр
Бурхан ямар зан чанар бүрдүүлэхийг хүснэ, яг тэрний эсрэг нөхцөл байдал танд тэр зан чанарыг бүрдүүлдэг юм аа. Тэгэхээр энэ ертөнцийн дээрх нэг ч хүний амьдрал амар хялбар байхгүй. Хүний амьдрал ерөөс амар хялбар байх ёсгүй маа. Яагаад гэвэл тэр хүндийг туулж ээж бид нар хүчтэй болдог. Тийм ээ? Тэр асуудал бэрхшээлүүдийг туулж ээж биднэрт сая тэр зөв сайн зан чанар бүрэлддэг. Тийм учраас одоо тэр Монгол ардын үлгэрт гардаг амар сайхандаа жаргадаг энэ бол зөвхөн хүний хүсэл юм. Бодит амьдрал биш. Тийм ерөөсөө амар сайхандаа жаргадаг амьдрал энэ дэлхий дээр ерөөсөө байхгүй. Та бидний нүдээр баян тарган цатгалан бүх зүйл нь бүтэлтэй байгаа хүмүүс чиг асуудалтай л амьдардаг. Тэгэхээр асуудал тулгарна, амьдралд зовлон бэрхшээл байна гэдэг бол зүгээр л бодит амьдрал юм. Амьдрал ерөөсөө тийм л байдаг. Тийм л байх болно. Та бидний энэ ертөнцид амьдарч байгаа бүх цаг үед л та бид нар өөр өөрийн асуудалтай тулгарна. Тэгэхээр одоо бид нар Кристиан хүн гэдэг бол ямар хүн блэ? Амьдралд чинь асуудал бэрхшээл тулгархад яагаад надад ийм асуудал өгж байгаа ингэж тийм ээ? Яагаад намайг ингэж зовоогод байгаа ингэж гомдол мэдүүлдэг хүн бол Кристиан хүн биш ээ. Харин тулгарсан асуудлыг хараад яах гэж Бурхан надад үүнийг зөвшөөрсөн бай. Асуудлыг шийдэх гэхээс илүү би эхлээд өөрийгөө юуг би өөрчлөх ёстой. Би юуг буруу харддаг. Юунд би буруу хандаж байна, тийм ээ? Яагаад танд мөнгөний гачаал байгаад байгаа юм? Тийм ээ? Яагаад танд мөнгөний гачигдал байгаад байгаа юм бэ? Яагаад гэвэл мөнгөний гачигдал таныг Бурханд найдахад сургадаг. Тийм ээ? Бодит байдлууд бол дандаа ийм. Тэгэхээр энэ тулгарч байгаа асуудлуудыг бид нар маш зөвөр талархан хүлээж авч сурах хэрэгтэй юм аа. Тийм ээ? Би одоо анх Библийг уншиж эхэлж байхад тэр ишлэл миний айгүй тийм дургу хүргэж байсан. Юу вэ гэхээр бүх нөхцөл байдалд Бурхан талархах гэдгсэн чинь юу яриад байгаа юм бэ? Би надад айгүй гоё юм өгвөл би Бурхан талархна. Бурхан миний амьдралын энэ зовлон гачланг авч өгөхгүй юм бол би яаж Бурхан талархах юм? Юу гачин юм ярьдгийн гэж. Тийм ээ? Тэгвэл өнөөдөр бид нар бол бүх нөхцөл байдал таны амьдралд таны буруугаас, бусдын буруугаас эсвэл бидний өөрсдийн тэнэглэлээс болсон хүнд хэцүү нөхцөл байдлууд донд бид нар амьдарч байгаа. Тэгвэл хинээс ч болсон байлаа гэсэн хэрв тэр нөхцөл байдал таны амьдралд оршин байгаа бол үүнийг Бурхан зөвшөөрсөн учраас л оршин байгаа гэсэн үг. Тэгэхээр би тэр нөхцөл байдлыг харахтаа энэ нөхцөл байдлыг өөрчлөх гэхээс илүүгээр энэ нөхцөл байдлын эсрэг зан чанар юу байна? Би нөхцөл байдлаа өөрчлөхдөө 100% фокус тавих биш, өөрийн зан төрх, альва тэр асуудалд хандах хандлага өөрчлөхдөө л би илүү их чармаал тавих хэрэгтэй. Хэрв тэр тухайн нөхцөл байдлаар дамжуулаад Бурхан таныг өөрчлөлт нь ирчихвэл Бурхан тэр нөхцөл байдлыг тань дээр үргэлжлүүлээд байлгаад байх шалтгаангүй бол. Тийм ээ? Тэгэхээр та итгэгч хүн болвол ямар хүн бэ гэхээр ямар ч нөхцөл байдлыг бид нар талархан хүлээж авна. Тухайн нөхцөл байдлын дагуу би өөрийн амьдралд хандах хандлага, хараа, зан төрх, дадал зуршлуудаа бид нар яг тэр тухайн асуудлуудын дагуу өөрчлөн шинжилж, хувь хүнийг би өөрийгөө л өөрчилдөг. Ийм л хандлагаар амьдрах юм бол бид нар Христэд итгэгч хүний амьдрал амар, хялбар, тайван бид нар үнэхээр тэр амьдралын ямар ч асуудал донд инээмсэглэн амьдрах чадвартай болох юм аа. Тийм ээ? За энэ бол бидний одоо хамгийн ихэнд ярьсан зүйл. За цааш нь өнөөдөр үргэлжлүүлээд өөрийн автомат жолоодлагыг өөрчлөх, амьдралаа өөрчлөхийн тулд эхлээд бодол санаагаа өөрчлөх хэрэгтэй. Таны үйлдэл болгон тодорхой нэг бодлоос тань үүдэлтэй. Гаргаж буй ааш аяг болгон таны итгэл үнэмшлээс, үйлдэл болгон таны тодорхой хандлагаас үүддэг. Энэхүү үннийг сэтгэл судлаачид ойлгохоос мянган жилийн өмнө Бурхан бидэнд хандан Сургаалт төгс 4:23 бодол сэтгэлдээ анхааралтай ханд амьдрал тань бодлоор чинь л хэлбэршүүлэгддэг хэмээн сургажээ.
Та өөрийгөө зүүн зүгт явах автомат жолоодлагын горимд тохируулсан хурдны завиар нууран дээр давхиж байна гэж төсөөл. Хэрв та чиглэлээ өөрчлөн баруун зүг рүү явахаар шийдвэс, уг завны явах чиглэлийг өөрчлөх хоёр л арга танд байна. Нэгэн жолоог гартаа авч автомат жолоодлагын гуримд зааснаас өөр зүг рүү хүчээр эргүүлэн чиглүүлэх ба энэ үед та жолоодлагыг гартаа авах хэдий ч автомат жолоодлагын гурим нь үргэлж эсэргүүцхийг оролдох болно. Хэсэг явсны дараа автомат жолоодлагын горимын тасралтгүй эсэргүүцсэн жолоо болооцолсноос болж гар тань ядарч цуцсан жолоодлагыг алдаж зав анхны автомат горимд заасан зүүн зүг рүү явах болно. Би одооноос эхэлж хоолоо багасгаж, илүү их дасгал хөдөлгөөн хийж, зохион байгуулалттай байж, хоцордгоо хүчээр болох болно гэх мэтээр амьдралаа сэтгэлийн хүчээр өөрчлөх гэж оролдох үед яг ийм зүйл болдог. Цаад уг үндэс суур бодлоо өөрчлөлгүйгээр үйлдэлээ хүчээр өөрчлөх гэсэн чармаалттай нь байнгын дотоод стресс үүсгэх ба таны хүч чармаалттай нь зөвхөн богино хугацааны л өөрчлөлтийг авчирдаг. Тиймээс нөгөө л хүчээр хийсэн өөрчлөлт маань дасал болохгүй. Удалгүй бууж өгөн барьж байсан дэглэмээ алдаж дасгал хийхээ зогсоож нөгөө л урд байсан хэвэндээ буцаж ордог шүү дээ. Харин өөрчлөлтийг хийх илүү үр дүнтэй, илүү хялбар арга байдаг. Энэ нь та автомат жолоодлагын горимын чиглэлээ өөрчлөх буюу өөрийн бодол хараагаа өөрчлөх явдал юм аа. Библиэд Ром 12:2-т Бурханаар бодол хараагаа өөрчлүүлж өөрийгөө шинэ хүн болгон хувирахыг зөвшөөрөх хэмээжээ. Таны сүнсээр үсэх хамгийн ихний алхам бол бодлоо өөрчилж эхлэх явдал юм. Альва өөрчлөлт нь үргэлж эхлээд таны бодол сэтгэлд эхэлдэг. Таны бодол сэтгэлийн хөдөлгөөнийг танд тодорхойлж, сэтгэлийн хөдөлгөөнд тань үйлдэлд тань шууд нөлөөлдөг. Пол энэ тухай Эфес 4:23-т чиний бодол хандлага чинь сүнсээр шинжлэгдэх ёстой хэмээжээ. За өөрөөр хэлбэл одоо Ром номдэр ингэж бичсэн байгаа тийм ээ. За та нар энэ ертөнцийн хэм маягт битгий тохироо. Тийм ээ. Энэ ертөнцийн хэм маягийн дагуу битгий бай. Харин энэ Бурханы сүнсээр бодол сэтгэлээ өөрчилж одоо ингээд аливаад хандах хандлага шинжлээ гэсэн ийм ишлэл байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо энэ дэлгэцэн дээр 30 хүн байж. За бидний асуудал юу байна вэ гэвэл бид нар хэдэн ч настай байсан. Бид нар энэ дэлхийн хэм маягаар хэлбэршүүлэгдчихсэн хүмүүс байхгүй юу? Аль хэдийн өнөөдөр хүртэл тийм ээ. Бид нар ийм судалгаа ярьжсэн юм ээ. Өмнө нь ингээд хүн бол ер нь ингээд хүний бодол санаа, хүний одоо аливаад хандах хандлага бол ер нь 7 нас хүртэл бүрэлддэг гэж байгаа. Хүүхэд 7 нас хүртэл ерөөсөө ингээд эргэн тойрондоо байгаа зүйлсүүдийг яг одоо ингээд порлон шиг шингээж авдаг. Тэгээд тэр 7 нас хүртэл хүүхэд яадаг юм гэхэлэр энэ чинь зөв юм байна, ингэвэл буруу юм байна, энэ чинь гоё юм байна, ингэвэл айгүй одоо хүмүүс дуртай байдгийн байна, ингэвэл дургүй байдгийн байна гэдэг бүх тэр мэдээллийг 7 нас хүртлээр эргэн тойрноос өөртөө шингээж аваад тэгээд тэрнийхээ дагуу амьдарч эхэлдэг. Тэгэхээр тэр 7 нас хүртэл бидний тэр өссөн тэр орчин, ээж, аав, гэр бүл, сургууль, найз нөхдийн орчин бид нар энэ ертөнцийн хэм маягийг бид нар суулгаж авдаг. Тэгээ бид нар одоо ингээд хэлж штэ түрүүн бурханд хандаад очих дээрээ хүртэл бидний энэ ертөнцийн биднэрт аль хэдийн тэр суудсан хэм маяг маань юу хэлээд байна гэхлээр ерөөсөө амжилт олох баян тарган цатгалан байх чинь хамгийн чухал юм гэдэг ийм л хэм маягийн дагуу бид нар бурхан дээр очиж. Тэгэнгүүт бурханаас бид нар юуг нэхэж эхэлж байгаа гэхээр бурхан намайг баян тарган цатгалан болгох ёстой шүү дээ. Яагаад гэвэл юу лээ? Бурхан надад хайртай гэж амласан. Би бурханы хүүхэд юм бол бурхан намайг одоо миний хүсэж байгаа энэ хүслийг биелүүлж өгөх ёстой гэж хандаж эхэлдэг гэсэн. Тэгэхээр миний амьдралыг өнөөдөр ямар зүйлс жолооддог вэ гэвэл энэ ертөнцийн энэ хэм маяг тэр 7 нас хүртлээр биднэрт суугаад бидний энэ бодол санаа амьдралд хандах хандлагыг програмчлчихсан
Энэ хандлага бид нарыг жолоодод амьдраад байгаа юм. Тэгэхээр одоо бид нар юуг өөрчлөх гээд байна гэхлээр бид нар тэр одоо нэг одоо юу лээ? Хүний зан төрөх гэдэг бол тухайн хүний дадал зуршлуудын нийлбэр. Кристиан хүн гэдэг бол кристиан зан чанартай хүнийг хэлнэ. Тэгэхээр кристиан зан төрөх гэдэг юу вэ гэхлээр дандаа кристиан сонголтуудыг хийдэг дадал зуршилтай болвол сая бид нар кристиан зан төрөхтэй хүмүүс болж байна гэсэн. Тийм ээ. Тэгэхээр одоо бид нар хамгийн ихэнд яг энэ нууран дээр явж байгаа энэ завины тухай төсөөлж штэ. Эхлээд та завин дээрээс ингээ програмчлаад за ингээд зүүн зүгт тэдэн майл явнаа гэд одоо ингээд тэдэн километр явнаа гэд ингээд заваа програмчлчихвал завчин яг л тэргээр чинь л явна. Тэгэхэд та явж ийснэ ийшээ явахгүй мэнэ би ерөөсө баруун тийшээ явнаа гэвэл танд одоо хоёр сонголт байна. Нэгдүгээр очоод та нар програмаа өөрчилнө тийм ээ. За зүүн зүг рүү одоо тэдэн километр явахгүй. Баруун зүг рүү одоо тэдэн метр явнаа гэдэг ингэж програмаа өөрчлөл завчин тэгж явна. Өшөө нэг сонголт нь шууд очоод нөгөө програмаа өөрчлөхгүйгээр завныхаа одоо өрүүлгийг барьж аваад нөгөө тийшээ жолоодж эхэлнэ. Гэтэл завны автомат удирдлага яах вэ гэхээр яг нөгөө тийшээ явах гал дайраад байна гэсэн. Тэгээд та ноцолцоор байгаад эцэстээ ядраад өрүүлээ алдахад завчин дээр анхныхаа зүг рүү л явна гэсэн үг. Тэгээд бид нар бол ихэнхдээ өнөөдөр энэ ертөнцид бидний хийдэг өөрчлөлт юу байдаг вэ гэвэл анхны програмаа өөрчилдөггүй. Үйлдэлээ өөрчлөх гээд оролдоод байдаг. Тийм ээ. За одоо би жишээл нэг ийм жишээ ярил л да. Би одоо ингээл өмнө ярьж ирсэн. Би одоо нэг хэсэг ингээд эхнэртэйгээ ингээд эхнэр битээр ингээд муудалцаад байна гэдэг. Тийм ээ. За одоо нэг хэсэг бүр ингээд бараг сар шахуул ер нь ингээд муудалцаад л тийм ингээд ер нь би энэ рүүгээ үг хаяад л ерөөсөө ингээд битээр харилцаа ерөөсөө болохгүй байна. Сар шахуу. За тэгээд одоо ингээд байхлаар чинь надад ч ядаргаатай тэгээд эхнэрт ч ядаргаатай тийм ээ. Тэгээд одоо ингээд би сүүлд нь суугаад одоо ингээд би эхнэртэйгээ ярьсан тийм ээ. Энэ жишээг та нарт ярьжсэн. Тэгээд за би одоо эхнэртэй тийм ээ. За одоо ингээд чи чамайг харахлаар чи ер нь ингээд надад ингээд дургуч өрөөд байна. Тийм ээ. Тэгээд яг юунаас болоод дургуч өрөөд байгаа. Чи ингээд би чиний юу хийгээд миний юунд чиний дургу өрөөд байгаа. Чи нэг 10 зүйлийг хэл. Би тэгээд 10 зүйлийг чи ерөөс дов дугаа сонсъё. Тийм ээ. Тэгээд манай эхнэр тэгээд дараа нь би одоо өөрийнхөө 10 зүйлийг хэлнэ гэж байгаа шүү дээ. Би бас одоо ингээд чи ингээд миний дургу хүргээд байна. Би бас 10 зүйл хэлэх гээд ингээд бэлдсэн сууж байгаа байхгүй юу. Тэгээд манай эхнэр яриад нэг 4-5 дээр очихын алдад би ерөөсөө яагаад энэ бүх харилцааны зөрчил үүсээд байгааг би ойлгосон юм ээ. Би тэгээд та нарт яг энэ жишээг ярьж байна. Тэгээд бүх зүйл хаанаас эхэлсэн бэ гэхлээр намайг машин бариад явахлаар манай ихтер зам заагаад болтгоо. Тэгэхээр би одоо ингээд нөгөө нэг би чинь өөрөө яг энд одоо ингээд баг ихнэрээс олон жил машин бариа явцсан хүн. Тэгээ би бол өөрөөр амар бахархаж байгаа байхгүй. Би бол ер нь энэ хавийг бол андахгүй. Бараг худалчин нүдэн анаад явсан ч олно, тийм ээ. Тэгээд хүмүүс зам зааж өгнө, хүмүүс чинь бас намайг айгүй ингээд хаах стандар яг чиний зааснаар яваад ирлээд ирэхлээр чи би чинь ингээд өөрөөр бахархаал яваад байгаа шүү дээ. Тэгээ ингэж өөрөөрөө бахархаад би ер нь бол өстой амар мэддэг гэж бодоод явжсэн чи ихнэр хөндлөнгөөс зам заагаад тахлаар тэр үйлдэл нь миний толгойд юу гэж буусан гэхлээр энэ намайг тэнэг гэж бодоод байгаа юм биш үү? Ингээд нэг ийм л надад нэг ийм мэдрэмж төрсөн байна. Би өөрөө тэр гүс тухамсарлаагүй. Тэгсний дараагаар манай эхнэрийг хийж байгаа үйлдэл болгоно надад тэр энэ хараа намайг яг ингэж тэнэг гэж бодоод байгаа байхгүй. Нэг мэлэнгүүтэл засан те. Тэр намайг тэнэг гэж бодоод байгаа. Тэ? За ингээд би өөрийгөө айгүй мундаг гэж бодож итл намайг манай эхнэр тэнэг гэж бодоод байна гэдэг мэдрэмж надаас юу үсэх вэ гэхлээр буцаагаад би бас эхнэрийгээ өвдгөх хүсэл төрж эхлэв шүү дээ. Тэгэнгүүт би буцаагаад эхнэрдөө одоо бас сөрөг довтлогоо хийж эхэлдэг. Тэ? Тэгээд чи тэгвэл тэгчихгүй яасан. Чи тийм мундаг юм бол чиний тэр чин хаана байгаа. Чи нэгээд тийм л овоо юм бол чи тэгчихгүй яасан гэдэг. Яагаад гэвэл миний нүдэнд миний дотор би тэрийг өөрөө гүс томсорлохгүй байгаа шүү дээ. Энэ намайг тэнэг гэж бодож байна. Тэгэхээр энэ тийм овоо юм уу? Энэ тийм овоо биш дээ. Чи ийм мангар үздэй. Чи ийм тэнэг үздэй. Би ингээд зөрөөд нөгөө хариу довтлогоо хийгээд өөрт нь
би тэнийг биш чи тэнгистэй гэж батлах гээд одоо ийм зөрчилтөө үүсээд яваад байна. Тэгэхээр энд одоо ямар зүйл ямар одоо автомат жолоодлого ажиллаад байна гэхлээр би тэр эхнэрийг 5 6 дахь зүйлийг хэлж яхад нь би яг би ерөөсөө энэ хэсгийг намайг энэ тэнэг гэж бодож ийн гэл би анханасаа хараад тэгэл тэрнээс хойш би ингээд яг намайг энэ тэнэг гэж боддоо байж штэ гэдгийн баталгааг баруун солгоогүй олж хараад тэгэнгүүт би ингээ хариу довтлогоо хийгээд ингээд ерөөсөө битэрийн харилцаа ингээ дандаа толгийлцсан ийм харилцаа болцсон юм байна штэ. Тэгээ би эхнэрийн яриг сонсож намайг ерөөсөө тэнэг гэж бодоогүй юм байна гэдгийг гэдгийг би ингээд мэдрэнгүүт нөгөө миний нөгөө нэг элдв шалчганаад те ингээд нэг зөрөөд хэрүүл хийгээд те ингээд нэг шалчганаад яваад байсан бүх зүйл байхгүй болчих. Яг ийм нөхцөлд бид нар юун дээр ямар юу хийх гэдэг вэ гэхээр одоо ингээд одоо жишээлбэл те одоо ингээд за би тэрний оронд одоо би өөртөө ийм зорилт тавьж болно шүү дээ. Би одоо ингээ ихнэрт дургу хүрцэн би ингээ хэрэглэмээр л яваад байгаа байхгүй юу? Ер нь ингээл сөргөлцмөр. Тэгэнгүүт би өөртөө ямар шийдвэр би ерөөсөө айгүй төвчээртэй хүн болноо гэд. Тэгээд нөгөө ихнэрийг харах хараагаа өөрчлөхгүйгээр үйлдэлээ өөрчлөх гээд эхэлдэг. Тэ? Одоо бид нар та нар ер нь тэгдэггүй тийм ээ? Би одоо айгүй төвчээртэй хүн болноо. Энэ жавзуу миний дургу хүргээл байгаа юм. Би яг жавзмаг дургу хүргээд байхлаар нь би өөдөөс нь ерөөсөө хэрэлдэхгүй би айгу дууга төвчээл яваад байна. Тэгэл би өөдөөс нь инээмсэглэнэ гээл те. Тэгэл ингээд хичээгээд л яваад байдаг. Яг үнэндээ бол ерөөсөө жавзмаа дургу хүрсэн дургуйц нь арилахгүй. Би жавзмаа дургу хүргэж байгаагаа би аль болох илэрхийлэхгүй тэр үйлдэлтийг нь ноцтолтоод байгаа байхгүй. Тэгээд л одоо яадгүй ихнэр нөхөр одоо ингээд яагаад л одоо ихнэр мэхнэрүүд ингээд яаж ч би амар төвчээртэй гээл те. Яаж төвчээртэй. Нөхөр дургу үргээл байдаг. Би өөдөөс нь юм хилдэхгүй. Дугаал яваад байдаг. Би энэгээр айгүйх амжилт олж байгаа. Би айгүй төвчээртэй. Тийм ээ. Тэгээд ингээд яг одоо төрүүчих шиг тийм ээ. Ингээд зарим хүн болвол одоо би хоолоо багсганаа. Одоо ингээд ерөөсө гурил будаа идэхгүй гой тураад айгүй гойлог болноо гэж зорилт тавьдаг. Тэгэл нэг хэсэг явж байгаа л бардаггүй. Нөгөө нэг дайтч байхгүй. Нөгөө нэг одоо ихнэр нөхөр би нэгэ ингээд би айгүй төвчээртэй хүн шүү. Манай энэ ихнэр юм уу нөхөр амар тэнэг зантай би тэр зангийн төвчдөг юм оо би юм хэлдэг юм оо би тэрүүгээрээ одоо ингээд амар өөрийгөө айгүй сүнслэг хүн кристчэн хүн гэдэл өөрөөгөө бахархаа яваад байгаа шүү дээ. Тэр бол ажилтдаггүй юм гэдгийг хэлж байгаа. Энэ бол бид нар ингэж үйлдэлээ өөрчлөх гэж оролдож байгаа маань юу хийгээд байна гэхлээр бид нар тэр автомат жолоодлогоо хүчээр л өөрчлөх гэж оролдоод байгаа юм. Тэгээ үүнийг бид нар сэтгэлийн хүчтэнхийгээр хийх гэж оролддог. Сэтгэлийн хүчтэнхийгээр үүнийг хийх боломжгүй. Богино хугацаанд л амжилт гардаг, урт хугацаанд хизээш өөрчлөгддөг. Яг өөрчлөх ёстой зүйл чи юу вэ гэхлээр тэр анхны хараагаа л өөрчлөх ёстой байхгүй. Одоо миний хувьд хэлж штэ би ингээд намайг тэнэг гэж бодоод байна гэж ойлгоцсон чи миний дургу хүрээд байсан. Намайг тэнэг гэж үзээгүй юм байна гэдгийг мэдэрчихлээрээ нөгөө миний нөгөө дургуйцэл байхгүй болчих. Тэгэхээр эхнэр нөхрүүд эсвэл бие биендээ хоорондын харилцаан дээр энэ ингээл одоо энэ ингээл гэрэлт миний дургу хүргээл хэдин тэгэл би тэр ингээд одоо гэрэлт дургу хүргээд байгаа нь би ингээл дууга төвчээл яваад байгаа гэж хандах хандлага маань олигтой ажилтгүй маа гэдгийг энэ дээр хэлээд байгаа юм. Харин оронд нь яах ёстой гинэ? Гэрэлтийн тэр дургу хүргээд байгаа зүйлийг би ойлгож хүлээж аваад тэр гэрэлтийн миний дургуг хүргэж байгаа зан нь миний дургуг хүрхгүй болговол би юу ч хүчилж ноцолдох шаардлагагүй бол. Тэгэхээр өөрөөр хэлбэл би одоо энэ дээр нэг маш чухал өгүүлбэр хэлсэн тийм ээ. Таны бодол сэтгэлийн хөдөлгөөнийг тань тодорхойлж сэтгэлийн хөдөлгөөнд тань үйлдэлд тань шууд нөлөөлдөг гэж. Тэгэхээр бид нар одоо ингээд энэ ертөнцид Кристиан амьдралаар амьдрнаа гэж шийдэж байгаа бол бид нар аливаа зүйлсүүдийг харах хараагаа эхлээд өөрчлөх ёстой. Бид нар мөнгийг юу гэж үзэх юм? Хүмүүсийн хоорондын харилцааг миний амьдралд байгаа хүмүүсийг хин гэж харах юм.
Тийм ээ. Энэ ертөнцийн хэв маяг хандлага яаж ханддаг вэ гэвэл энэ миний амьдралд айгүй сайхан одоо ингээд Монгол тиймэрхүү үг хэллэгч их яасан ч их дэлгэрсэн тийм ээ. Энэ манай жавзмаас айгүй гоё эерэг энергитэй. Нийлх энерги ирсэн улс. Нэг тийм одоо нэг ийм мэдэрдэг багж юм уу юу юм те. Тэгээд л энэ одоо жавзмаа бол айгүй сайхан энергитэй, сели бол айгүй сөрөг энергитэй те. Тэгээд л ингээд нэг ийм нэг багжаар хэмжээд л энэний энерги айгүй сайн байна, энэтэй ойрхон байна, энэний энерги муухай, энээс холдно гэд. Энэ ертөнцийн хүмүүс бол дандаа ийм хандлагаар амьдарч байгаа. Харамсалтай нь Кристчэн хүмүүс биднэрт тийм сонголт байхгүй. Тийм ээ? Бид нар юу вэ? Таны амьдралд өгөгдсөн хүн нэг бүрийг бурхан бодож байгаад авчирч тавьсан. Тэгэхээр би тэр эерэг энергитэй жавзмаатай сөрөг энергитэй селитэй ч гэсэн би харилцах ёстой байхгүй. Харилцахгүй болох сонголт надад байх ёсгүй. За тэгэхээр би одоо яах нь вэ? Би тэр селигтэй сөрөг энергитэй селитэй харилцахдаа би одоо ингээд дандаа худлаа инээгээд дотроо дургу өрсөн ч гэсэн тэрийг нуугаад би айгүй гой төвчж амьдрнаа гэж хичээх юм бол эн чинь ажилтгүй маа гэж. Тийм ээ? Та нар өөрсдөө ч гэсэн яг ингээд тантай худлаахаас хичээгээд байгаа хүнтэй та ерөөсөө хэдхэн секунд ярьж үзэл мэддэг штэ. Айгүй олон хүмүүс хүнийг хуураад байна гэж боддог байхгүй юу? Би одоо ингээд селитэй уулзал айгүй гоо инээгээл өстө би селид дургу үргээл аваа. Би хариуд нь ерөөсөө муухай ажиллахгүй байгаа. Би өстө амар төвчж байгаа гэд ингээд яриад яваад байдаг. Тэгнээс өөрийгөө тэгж ийн гэж бодоод байдаг. Яг үнэндээ та хэнийг ч хуурахгүй байгаа байхгүй. Нөгөө хүн чинь таныг энэ хүн худлаа царай гаргаад байна. Худлагаасаа намайг төвчээд байна гэдгийг шууд мэдэрдэг. Харин эсрэгээр би одоо тэр сөрөг энергитэй селидэр би одоо энэ програмаа өөрчлөн гэдэг маань юу хэлж байгаа юм гэхэлэр би тэр селигийн энэ байдал яагаад миний дургу хүргээд байгаа юм? Энэ нь надаас үүсэлтэй юм уу? Эсвэл селигээс үүсэлтэй юм уу? Тийм ээ? Тэгээд би селиг ойртоо тэр хүнийг таньж мэдээд тэр зүйл нь миний дургуг хүргдэггүй болгох нь л миний одоо ажиллах ёстой зүйл нь гэсэн. Би өөрөөр хэлбэл тэр програмаа өөрчилж байгаа маа ингэж л өөрчилж байгаа. Тийм ээ? Одоо ингээл амьдралд олон янзын хүмүүс байна. Олон янзын хүмүүстэй харилцсан, тийм ээ? Тэгээд заримдаа одоо ингээл янз бүрийн зантай хүн байна. Тийм ээ? Би одоо ингээд өмнө ярьжсэн. Аюух ингээ юмыг ингээд драма болгож хүлээж авдаг хүмүүс байдаг, тийм ээ? Одоо ингээл зүгээр нэг үйл явдал болоод өнгөрөхөд тэр хүмүүсийн хувьд тэр бол амар том драма болж буудаг. Паахс тэр хоёр тэгж муудалцаад энэ нь ингэж хэлээд тэр нь эсэргүүцээл бөө юм болж гин гэж тэр хүндлэхэд буудаг. Эсвэл ийм төрлийн хүмүүс байна. Эсвэл одоо ингээд ерөөсөө итгэдэггүй дандаа хардаг хүмүүс байна. Тэр докод арилдал энийгэл байсан тэр нэг л жоо худлаа л бах та. Тэгээд байгаа хөөхгүй энэ яг худлаа. Ингээд итгэж чаддаггүй. Тийм ээ. Эсвэл тэгээд бид нар бол энийг иймэрхүү зан төрх үйлдэлүүдийг харахлаараа бид нар яадаг гэхэлэр энэ доко өстэй айгүй муухай одоо ингээл айгүй хартаа, энэ номин айгүй сонин итгээд зантай, энэ одоо хурцаа ингээл юм болгоныг амар драма болгож хардаг шал тэнэг гэл тийм ээ. Эсвэл ангаа ерөөсөө ингээд юу ч болж исэн шал тоохгүй ингээл гличэд байж байгаа энэ жоохон тэнэг баха гэдэг. Өөрөөр хэлбэл яаж юм? Бид нар тэр хувь хүний гаргаж байгаа хандлага үйлдэл болгонд бид нар нэг юм хаяг өгдөг. Тэгээд тэрүүгээрээ ингээл бид нар шууд шүүгээд л яваад байдаг. Гэтэл яг үнэндээ тэгж драма болгож хүлээж авч байгаа хүмүүс бол голцоо жоохон хүүхэд насандаа янз бүрийн тийм амьдрал туулсан болоод тэгж хардаг. Тийм ээ. Хүнд итгэдэггүй хүн болвол өсөж байгаа насандаа ч юм уу хэн нэг хүнд итгэлээ хуглуулсан болоод эсвэл ялангуяа ээж аав нь салсан айлын хүүхдүүд хүнд ер нь итгэж чаддгүй гэж байгаа байхгүй. Хүнтэй ойртож чаддгүй гинэ. Яг л хүнтэй ойртоод ингээд итгээд явхлаар ээж аав нь хамгийн их итгэж найдах хүн ээж аав нь шүү дээ. Тэгээ ээж аав нь салаад өөрийг нь хаяад явчихлаар дараа нь хүнд итгэж чаддгүй. Тэгэхээр бид нар тэр хүнээс бидний нүдээр харахад итгээд сонин гажууд тэр янз бүрийн зан төрх хандлага болгоны ард тэр хүний буруу биш шалтгаанууд байдаг. Хэрвээ бид нар түүнийг нь олоод мэдчихвэл тэр хүнийг ойлгож
тэр хүний тэр этгээд зан нь таны миний дургуг хүргэх болно. Бүгдийг хайрлна гэдэг бол бүгдийг ойлгохыг л хэлж байгаа. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо бид нар яг чинь тэр өөрийн автомат жолоодлагыг өөрчлөнө. Бидний энэ ертөнцийн дээр аливааг хардаг хараагаа өөрчлөх ёстой юм аа. Хараагаа өөрчлөхгүй үйлдэлээ өөрчлөх гэж оролдох нь амжилтанд хүрэгдэггүй. Тийм ээ? Үйлдэлээ өөрчлөх гэдэг бол богино хугацааны л амжилт авчирдаг. Богино хугацаанд л та твчнэ. Богино хугацаанд л дуугаа өнгөрнө. Гэсэн ч таны дотор нөгөө хүн дургуутсан дургуутсал улам бүр хуримтлагцаар л байх бол. Таны дотор хуримтлагтаад байгаа дургуутслыг нөгөө хүн чинь мэдэхгүй байна гэж та бодож байгаа бол хамгийн том андуурч. Ямар ч хүнтэй уулзаад харилцахдаа энэ хүн надад би энэ хүн таалагдахгүй байна гэдгийг шууд мэдэрдэг. Тэр хүний инээж байгаа царай чамайг хүн уурлаа загнажсэн ч гэсэн чи тэр хүн энэ хүн надад сайн байна гэдгийг та мэднэ. Таны өдөөс 1000 хараад худлаа инээсэн ч гэсэн энэ хүн надад дургүй байна гэдгийг та мэдэрдэг. Тэгэхээр тэр дургуйцлээ нуугаад инээмсэглэж байгаа чинь шийдэл нь биш ээ. Та дургуйцдаггүй л болох нь шийдэл юм аа. Тийм ээ? Тэгэхээр яана гэнэ? Таны бодол сэтгэлийг таны бодол чинь сэтгэлийн хөдөлгөөнийг тань тодорхойлдог. Би одоо ухаандаа ингээл те. Би одоо энэ оликог хараад энэ олико айгу худлаа нөхөр шүү гэж бодчих юм бол миний оликод хандах хандлага ямар болох вэ? Оликод би хизээч үнэнгээс харилцахгүй. Яг л чи айгу худлаа хүн штэ гэж би гэдгэл бодцсон бол тэр хүнд хандах миний хандлага бол болгоомжтой. Тийм ээ? Хардсан, сэрдсэн, түүний хэлж байгаа үгэнд итгэхгүй, тийм ээ? Өөрөөр хэлбэл юу гэж харж байгаа маань миний сэтгэлийн хөдөлгөөнийг тодорхойлдог. Сэтгэлийн хөдөлгөөн маань миний үйлдэлийг тодорхойлдог. Тэгэнгүүт би одоо яах вэ? Дараа нь оликогоос аль болох холдож явна. Оликод ерөөсөө ойр байхгүй, тийм ээ? Оликод том жиргүү хандам, тийм ээ? Бүх зүйл хаанаас үүсэж байна? Хамгийн анхны олико жоохон худлаа нөхөр шүү гэдэг энэ бодлоос л үүсээд байгаа. Тэгэхээр бид нар энэ ертөнцид амьдраад тэр одоо Есүсийн тэр ариун сүнсний 9 үр жимсийг бүрдүүлнэ гэхлээрээ бид нар би төвчээр дээр ажиллаж байгаа төвчин сурнаа. Би инэрж байгаа дээр ажиллаж сурнаа гэдэг дахиад ингээд нэг нэгээр нь ингээд бүрдүүлэх ёстой зүйлс гараад байдаг. Ерөөсөө анханасаа би тэр оликог би энэ хүн худлаа гар шүү гэж биш. Тэр хүн олико ямар ч занд хөрөхтэй байлаа гэсэн олико ийм занд хөрөхтэй хүн юм аа. Ийм шалтгаанаас болоод оликогоос одоо тодорхой нөхцөл байдлуудад ийм реакц гардаг гэдгийг би ойлгоод ардлынхын түүхтэй хүлээгээд авчих бол олико дургуутсал миний сэтгэлээс байхгүй болно гэсэн үг. Юу гэж харж байгаа нь миний сэтгэлийн хөдөлгөөнийг тодорхойлдог. Миний сэтгэлийн хөдөлгөөн миний үйлдэлийг тодорхойлдог. Тийм ээ? Христтэй адил болохын тулд та Христийн бодол сэтгэлийг өөртөө төлөвшүүлэх ёстой. Шинэ гэрээнд энэхүү сэтгэл санааны өөрчлөлтийг гим нүглээсээ эргэх гэдэг бөгөөд үүнийг грек хэлнээс үгчлэн орчуулбал бодол сэтгэлээ өөрчлөх гэсэн утгатай аж. Өөрөөр хэлбэл гим нүглээсээ эргээрээ гэж Библиэлд бичээд байгаа маань юу хэлээд байна гэхээр бодол сэтгэлээ өөрчлөөрэй. Юу нь гим нүгэл юм, тийм ээ? Энэ ертөнцийг, амьдралыг, бурхныг буруу харж ойлгодог, тийм ээ? Энэ бурхан бол миний хүслийг биелүүлж өгөгч гэж харж байгаа бол энэ бол гим нүгэл. Энэ бол буруу бодол. Тэгэхээр тэр буруу бодлоо зөв болгоол гэж хэлээд байгаа гэсэн үг. Хүн шинэ гэрээнд энэхүү сэтгэл санааны өөрчлөлтийг гим нүглээсээ эргэх гэдэг бөгөөд үүнийг грек хэлнээс үгчлэн орчуулбал бодол сэтгэлээ өөрчлөх гэсэн утгатай аж. Хүн өөрийнхөө тухай болон гим нүгэл, бурхан, бусад хүмүүс амьдрал хийгээд өөрийн ирээдүйд зэрэг бүхий л зүйлсийн талаарх өөрийн бодол хараагаа бурханы хэрхэн үздгийн дагуу өөрчлөх бүртээ гим нүглээсээ эргэж байдаг.
Та Христийн амьдралын хараа хандлагыг өөрийн болгон авч байна. Бидэнд Филиппо номын 2:5 Христ Есүс ямар бодолтой байхын адил бодорой гэсэн тушаал өгөгдсөн ба үүнийг биелүүлэх нь хоёр хэсгээс бүрднэ. За өөрөөр хэлбэл бид нар юу гэж ойлгож байна юм бэ? Таны миний ертөнцийг харж ирсэн энэ хараа бол энэ ертөнцийн хэм маягийн дагуу бүрдсэн юм аа. Тэрийг бид нар хумсралч болно, хумсралгүй ч байлаа гэсэн яг үнэндээ бидний хэм маяг бол яг л энэ ертөнцийн хэм маягийн дагуу бүрдсэн ба. Тэгэхээр бид нар аливаад хандах хандлага бид нар Христ хэрхэн ханддгийн дагуу өөрчлөөр, тийм ээ? Одоо та нарыг таныг чи биднийг энэ ертөнцид амьдрахад үнэхээр одоо ингээд ер нь хүн амьдралаас ядардаггүй, ажилласаа ч тэр болгон ядардаггүй. Хүний ер нь хамгийн их туйлдуулдаг зүйл бол хүмүүс хоорондын харилцаа л хүнийг хамгийн их туйлдуулдаг. Тийм ээ? Хүн танд талархахгүй. Хүн таныг ашигланаа. Хүн таныг буруу ойлгоод том дүгнэлт хийнэ. Тийм ээ? Таны амьдралаар хизээж амьдралыг чи амьдарч үзээгүй мөртлөө хөндлөнгөөс хараад ганц зураг чи ингээд энэ тэгээд чи яасан муухай чи яасан тэнийг юм гэж шүүгээд л ороод ирдэг. Тийм ээ? Тэгэд ийм зүйлс бол бидний амьдралд байнга тохиолдно. Тэгвэл одоо ийм хандлагуудад ингэж энэ ертөнцийн юм өнгөцхөн, ингэж шүүсэн, ингэж буруу зөрүү ойлгоод дандаа хүн рүү дайрч байдаг. Энэ хүмүүсийг бид нар хэрхэн хандаж харилцах ёстой вэ? Тийм ээ? Есүс юу гэж хэллээ? Өөрийгөө цовдлох гэж байгаа хүмүүсийг хараад аава юу хийж байгаагаа мэдэхгүй энэ хүмүүсийг уучлаарай гэсэн. Бидний амьдралд ямар ч одоо ингээд муухай гашуун зан төрхтэй хүн таардлаач гэсэн бид нар юу гэж харах ёстой? Энэ хүн яг үнэндээ юу хийж байгаасаа мэдэхгүй байна. Энэ хүний амьдрал тохиолдсон эмгэнэлтэй үйл явдал уу, амьдралын хүнд бэрхшээл үү, амьдралын сэтгэл зүйн хүнд авсан шарах уу, тодорхой зүйл энэ хүнийг ийм үйлдэл хийдэг болгочихсон юм. Тэгээ энэ хүн өнөөдөр юу хийж байгаагаа, энэ хийж байгаа зүйл нь зөв буруу гэдгээ ч өөрөө мэдэхгүй байгаа маа. Энэ хүмүүс чинь төөрөлдсөн хүмүүс юм аа гэж бид нар харна гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр бидэнд Филиппо номын 2:5 Христ Есүс ямар бодолтой байхын адил бодорой гэсэн тушаал өгөгдсөн ба үүнийг биелүүлэх нь хоёр хэсгээс бүрднэ. Эхний хэсэг бол бодол сэтгэлээ өөрчлөх буюу зөвхөн өөр дээрээ төвлөрсөн, өөрийн л ашиг сонирхлыг хайсан, төлөвшөөгүй бодол санаанаасаа салах юм а. Библиэд 1-р Коринт 14:20 балчир хүүхэд мэд бодхоо бол муу зүйлстэл балчир хүүхэд мэд ба харин ухаанаараа бол төлөвшсөн хүн бай хэмээн хэлжээ. Балчир хүүхдүүд төрөлхөөсөө туйлын хуваа хичээсэн зан чанартай байдаг ба тэд зөвхөн өөрсдийгөө болон өөрсдийнхөө хэрэгцээг л бодож байдаг. Тэд бусдад өгч чаддаггүй ба зөвхөн авчилж чадна. Энэ төлөвшөөгүй бодол ба харамсалтай нь маш олон хүн энэ байдлаасаа давж өсч чаддаггүй. Библи хуваа хичээсэн бодол сэтгэл нь гим нүгэлт үйлдэлүүдийн үндэс болдгийг хэлэхдээ Ром 8:5 өөрсдийн нүгэлт төрхөө даган амьдрагчд нь тэдний тэрхүү нүгэлт төрх нь юу хүсч байгааг л боддог гэжээ. Тийм ээ? Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар одоо ингээд Есүстэй адил болж өөрчлөх ёо гэвэл бидний хамгийн түрүүнд хийх ёстой алхам бол бодол сэтгэлээ өөрчлөх буюу бидний энэ ганцхан өөр дөрөө төвлөрсөн энэ байдлаасаа салах үйлдэл юм аа. Тийм ээ? За тэгээд энэ одоо ганцхан өөр дөрөө төвлөрөх болвол бидний нүгэлт мөн төрхийн ерөөсөө хамгийн анхны одоо яг төрлөх мөн чанар нь юм. Би одоо ингээд айгүй өөдггүй айгүй мохоо хувийн хичээсэн одоо хүн болгонд хувийн хичээсэн зан чанар байгаа. Таны эргэн тойрон үйл явдал болоход танд одоо болж байгаа үйл явдлаас та ерөөсөө юуг хайдаг вэ гэхэлэр энэ явдал надад хэр зэрэг ашигтай вэ? Эсвэл энэ үйл явдал намайг хэрхэн хохирох гээд байна вэ гэдгийг л хардаг. Тийм ээ? Энэ бол одоо та бид нар аягүй муухайдаач тэгээд байгаа юм биш. Яасан балиар юм бэ? Энэ яасан муухай хүн бэ гэдэгтэй ч биш. Ерөөсөө энэ ертөнцийн хэлбэр шигдсэн хүний нүгэлт мөн төрөх бол яг ингэж л ажилтдаг. Бүх үйл явдлаас
та ганцхан өөрийнхөө ашиг сонирхлыг хэрхэн хөндөгдөж байгааг л харна. Таны хажууд байгаа хүн гашуудаад хичнээн хүнд зовлон туулж байлаа ч гэсэн таны дотор хамгийн түрүү ямар бодол төрдөг вэ гэвэл энэ үйл явдал миний ашиг сонирхол харшилх уу? Энэ хүний өмнө тохиолдсон зовлонгоос болоод миний амьдралд ямар нэг байдлаар хохирох юм биш үсттэй гэдгийг л таны сэтгэл хайж эхэлдэг. Тийм ээ? Энэ бол муухай юм, муухай. Гэхдээ энэ муухай сайхан гэж нэрлэхээс хамаарахгүйгээр энэ бол ерөөсөө хүний нүгэлт мөн төрхийн үндсэн хандлага ерөөсөө юм. Тэгэхээр та биднэрт бүгдээр нь ийм хандлага байгаа. Бид нар эргэн тойрон таны найз нөхдөд амьдрал сайн сайхан бол та хамт баярлж байгаа царай үзүүлэхдээ таны сэтгэл дотроо юу гардаг вэ гэхээр эндээс надад ямар ашиг гарах вэ гэдгийг л хайж байдаг. Таны амьдралд хажуудлын чинь хүн зовлон учрахад та эндээс миний амьдрал эндээс яаж хохирох юм биш үсттэй гэдгийг л хайдаг. Энэ бол хүний нүгэлт мөн төрхийн үндсэн хандлага. Энд дөрөөсөө хичээд яасан балиар муухай юм бэ? Үгүй би тэгдэггүй гэж зүтгэх юм ерөөсөө байхгүй. Тийм ээ? Тэгэхээр бид нар эндээс яаж өрсөлдөх вэ гэхээр хүний мөн төрх бол угаасаа амар хуваа хичээс. Бид нар ярьдаг та тодорхой зүйл хийгээгүй одоо ингээд юм хийгээгүй байгаа нөхцөлд цагийн 95%-ийг зөвхөн өөрийнхөө тухай бодоход зарцуулдаг. Та бус хүний тухай бодож чаддаггүй угаасаа. Та өөрийнхөө тухай л боддог. Тэгэхээр энэ бол та бидний нүгэлт мөн төрөх юм. Үүнийг Библиэд балчир хүүхэд мэд бодхоо боль гэж хэлж байна. Тэгээ энэ дэр хэлж шít балчир хүүхдүүд төрлөхөөсөө туйлын хуваа хичээсэн зан чанартай байдаг ба. Тэд зөвхөн өөрсдөө болон өөрсдөө хэрэгцээг л бодож байдаг. Тийм ээ? Ээж аав ядарсан байна уу, өлссөн байна уу, өвдсөн байна уу, ерөөсөө бодлоогүй. Ээж аавыг харах юм бол ерөөсөө ээж аав бол миний нөгөө нэг одоо надад үйлчлэгч л гэж хардаг. Таныг ядарсан байхыг хамаарахгүй. Ерөөсөө ингэмээр байна, уйлаа адалтай, дайраа адал, тий? Өөрийн хүүхэд учраас бид нар тэрэнд нь ерөөсөө ингэж одоо ингээд реакт хийгээд уурлаад хүүхдээ чи яасан муухай хүүхдээ чи хүн боддгоо өдрөгөө барьж зодож нүдэд байдаггүй. Бид нар хайртай учраас аяар нь байдаг. Гэхдээ яг бодтойгоор харах юм бол балчир хүүхэд бол өөр хүнийг бодох чадвар байдаггүй маа. Тэгэхээр та бидний одоо нөгөө нэг нүглээс болоод эвдэрсэн мөн төрхийн үндсэн хандлага бол ерөөсөө л энэ. Бид нар маш их хуваа хичээсэн. Бид нар бусд хүмүүсийн таны төлөө хийж байгаа үйлдэлийг ойлгож чаддаггүй, талархаж чаддаггүй, үнэлж чаддаггүй. Баярлсан ч гэсэн тухайн үедээ л нэг баярлаа гэж өнгөрнө. Яг хэсэг хугацааны дараагаар тэрнтэй дөрөнгөө угаасаа болох л байсан юм аа л гэдэг бодол таны дотор орж ирдэг. Нөгөө хүн хэр зэрэг золиос хийсэн, хэр зэрэг чармаалт гаргасан, хэр зэрэг хохирсныг бид нар ойлгож бодох чадваргүй. Ялангуяа одоо ингээ би жишээлбэл тийм үү жавзмаа амар хохирч байгаад миний төлөө юм хийчлээ гэвэл би тухайн үедээ баярлаа гэн тодорхой хугацааны дараагаар угаасаа болох байсан юм. Бурхан өгсөн жавзмаатай бараг падлаагүй. Тэ? Айгүй бол жавзмаа ингээд миний төлөө хийж өгсөн гэдэг нь намайг жоохон мяа юм шиг санагдуулахлаар би бүр тэрийг бодохыг хүсдэггүй, мартаж эхэлдэг. Албаар мартдаг. Тийм учраас олон танаас тус авсан олон хүн тэрийг огт сандаггүй. Яагаад гэвэл таны тусалж байгаа нь тэр хүнийг жоохон хүчгүй мэдрүүлдэг. Тэгэхээр энэ бол бидний одоо энэ Ром номын 8:5 дүгүүлсэн өөрсдийн нүгэлт төрхөө даган амьдрагчт нь тэдний тэрхүү нүгэлт төрх нь юу хүсч байгааг л боддог. Тэгэхээр бидний нүгэлт мөн төрх бол зөвхөн өөр дээр хуваа хийчихсэн. Бусдыг ойлгодоггүй, бусдыг боддоггүй. Дандаа өөрийн эрх ашгийг хайна. Сайн сайхан юмнаас тэндээс өөртөө хэрхэн ашиг гарах тухай таны оюун санаа хамгийн түрүүн бодно. Хүнд хэцүү байдлаас яана энэс болоод би миний эрх ашиг, миний амьдралын хэв маяг өөрчлөгдчих юм биш үсттэй. Энээс болоод би одоо ингээд нөгөө нэг хохирчих юм биш үсттэй гэдгийг л хайдаг. Тэ? Эн чин би энийг одоо ингээд муухай. Гэхдээ энэ айгүй муухай, та нар яасан муухай юм бэ? Би яасан муухай юм бэ гэж хэлээд байгаа юм биш. Уучлаарай эн чинь бидний нүгэлт мөн төрөх гэдэг чинь л энийг хэлээд байгаа. Бид нар ийм байхгүй байж чаддаггүй. Бид нар энийг ухамсартайгаар л өөр сонголт хийхгүй бол
ухамсаргүй байхад таны анхны хандлага угаасаа дандаа ийм л байна. Тийм ээ. Тэгэд Есүс шиг бодохын тулд хийх хоёр дахь хэсэг нь өөр дээрээ бус, харин бусад дээр төвлөрөх буюу төлөвшсөн хүн шиг бодож эхлэхгүй юм а. Пол жинхэнэ хайр гэж чухам юу болох тухай бичсэн гайхамшигт бүлэгтэй. Бусдын тухай бодож сурах үн төлөвшсөн хүний тэмдэг гэж дүгнээд 1-р Коринт 13:11-т би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж хүүхэд шиг боддог сэтгэдэг байлаа. Би 90 цент хүрээд хүүхэд зангаа орхисон юм а хэмээж. Өнөө цагт олон хүмүүс сүнслэг төлөвшлийг Библийг болон номлол сургаалыг хэр их мэддгээр тань хэмжигдэн хэмээн итгэдэг. Хэдийгээр мэдлэг нь төлөвшлийг тодорхойлох нэг хэмжүүр болдог ч гэлээ. Сүнслэг төлөвшил зөвхөн мэдлэгээр хязгаарлагдахгүй юм а. Христ итгэлтлийн амьдрал бол итгэлийн систем үнэмшлээс хавьгүй илүү зүйл бөгөөд таны үйлдэл болон зан чанараарч илэрхийлэгддэг. Бидний үйлс маань үзэл бодолтойгоо нийцэж итгэл үнэмшил маань Христтэй адил үйлдэлүүдээр батлагдах ёстой. За бид нар одоо Христтэй адил болж төлөвшнө гэдэг маань юу хэлээд байгаа юм бэ гэхлээр тэр ингэж ерөөсөө ганцхан өөр дөрөө төвлөрсөн, тийм ээ? Өөрийн эрх ашиггаа боддог энэ зан төрхөө таньж мэдвэл би үнэгээ таньж мэдээд хүлээн зөвшөөрсний дараагаар би өөрийгөө өөр хүмүүсийн тухай бодоход би зориулалт гаргаж ухамсартай тийм сонголтыг хийж эхлэх ёстой гэсэн үг юм. Тийм ээ? Эхнэр нөхрүүдийн хоорондын маргаа яагаад зөрчилдөөн, гэр бүлд яагаад тийм зөрчилдөөн гардаг? Эхнэр нөхөр, хүүхдүүд, эцэг эхийн хооронд, ах дүүсийн хооронд, найз нөхдийн хооронд. Яагаад үг гэхлээр яагаад тэр зөрчлийн эхний үндэс бол дандаа нөгөө хүний үйлдэл таны юм уу миний эрх ашгийг хөндөд байгаа учраас л тэнд зөрчил үүсээд байдаг. Тэгэл одоо яг нөгөө миний түрүүчийн хэлдэг шиг намайг ямар нэг хянзаар би тухайн үйлдэл тухайн хүн миний эрх ашгийг хөндөд намайг хохироогоод байгаа юм шиг бол би буцаагаад тэр хүнийг бас өвдгмөр хохироомоор болдог. Тийм ээ? Энэ бол хүний нүгэлт одоо мөн төрхийн үндсэн шин чанар реакц юм. Тэгэхээр би харин тэрний оронд одоо ингээд тухайн хүний үйлдэл намайг хохироож байх шиг байхад би зогсоод хариуд нь хохироох гэж оролдохоос төрүүлээд энэ хүн яагаад ингэж хэлж байгаа юм? Энэ хүн яагаад ингэж бодож байгаа юм? Тийм ээ? Энэ хүн яагаад энэ зүйлд ингэж хандаж байгаа юм? Өөрөөр хэлбэл би өөрийнхөө энэ тухайн зүйл миний эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа дэр төвлөрөхөөс илүүгээр нөгөө хүнийг ойлгоход цаг хугацаа зарцуулж эхэлж чармайлт гаргаж эхлвээс энэ бол төлөвшлийн эхний алхам юм аа л гэж хэлж байгаа юм. Тэгэд одоо бид нар бол ингээд сүнслэг төлөвшлөлтэй одоо сүнсээр өснө гэдгийг ерөөсөө ингээд Библи А Б-г мэддэг те ингээд ерөөсөө сүмд айгуу сайн явдаг одоо юу гэдгийг тийм ингээд Христ итгэлт хүмүүсийн хийдэг олон үйлдэлийг хийгээд тэрүүгээр би айгуу мундаг сүнсээр өсөж байгаа гэж боддог. Христ итгэл гэдэг бол ямар нэг шашин шүтлийг хийгээд философи биш бөгөөд харин энэ нь харилцаа болон амьдрах хэв маяг юм а. Тийм ээ? Энэ бол харилцаа болон амьдрах хэв маяг юм а. Өөрөөр хэлбэл Христ итгэл гэдэг бол бусд хүнийг харах, Есүстэй адилхан харах хараа. Эд хөрөнгө энэ ертөнцийн тэр одоо хамгийн чухал гэдэг зүйлсийг бас Есүстэй адил харж эхэлж яг түүний дагуу хандах хандлага энэ зүйлийг л энэ бол Христ итгэл гэж нэрлэж байгаа юм а. Энэхүү амьдралын хэм маягийн үндэс суурь бол зөвхөн өөрийгөө бус харин Есүс шиг бусдын төлөө бодох явдал юм а. Библиэд Ром 15:2-3-т бид бусдад юу сайныг бодож тэдэнд таатайг үйлдэн туслахыг хичээх ёстой. Христ ч гэсэн өөртөө л таашаалыг олох гэж хичээгээгүй гэсэн. Бусдын тухай бодож тэдний төлөө санаа тавих нь Христтэй адил байдлын амин сүнс бөгөөд сүнсний өсөлтийн хамгийн сайн нотлогоо юм а. Ийм бодол хандлага нь бидний төрлөх чанартай тохирохгүй хүний ертөнцийн хандлагын эсрэг ба бас ховор бөгөөд хэцүү юм. Азар бидэнд тусламж байгаа. 1-р Коринт 2:12-т Бурхан бидэнд өөрийн сүнсийг өгсөн.
Тиймээс бид энэ ертөнцийн хүмүүстэй адил боддоггүй гэсэн. Харин дараагийн хэдэн бүлэгт бид ариун сүнс биднийг сүнсээр өсгөхдөө туслахтай хэрэгэлдэг зүйлсийн талаар судлах болно гэж. За ингээд өнөөдрийн энэ 23 дугаар бүлэг дуслаа. Тэгээд бид нар одоо тэр Библиэлд өгүүлээд байгаа тэр одоо хүний нүгэлт мөн төрөх гэж яг чухам юу хэлээд байгаа тухай бид нар ярьлаа. Энэ бол ерөөсөө хүний ганцхан өөр дээрээ төвлөрсөн, ганцхан тэр хуваа хичээсэн. Энэ одоо зөвхөн өөрийн эрх ашгийг хөөсөн, ганцхан өөр дээрээ төвлөрсөн энэ байдлыг л нүгэлт мөн төрөх гэж. Ганцхан өөр дээрээ төвлөрсөн, ганцхан хуваа хичээдэг хүн бол эргэн тойрондоо хамгийн хор хохирол авчирдаг хүн байдаг. Тийм ээ. Тэгэхээр энэ бидний ганцхан өөр дээрээ төвлөрсөн энэ байдал бидний бүх нүглийн үндэс, биднээс гарч байгаа тэр энэ муу мухай үр жимсийн бүх үндэс нь энэ ганцхан өөр дээрээ төвлөрсөн төвлөрөл юм аа. Тэгэхээр үүнээс салаад энэ мөн төрхөө таньж мэдээд энэ мөн төрхөө жоохон жолоодож сураад бусдын төлөө сэтгэл тавьж сурахад сая биднээс тэр ариун сүнсний 9 үр жимс аяндаа ургаж гарна гэсэн үг юм аа. Тийм ээ. За тэгээд өнөөдрийн хичээл дууслаа.